Тэгээд энэ нөөцтэй холбоотой асуудлаар бол бид нар бол нийтдээ 170-80 мянган иргэн аж ахуй нэгжээс санал авсан байт юм аа. Тэг яагаад энэ 400 саяг энэ удаа болохгүй байна вэ гэхээр бид нар бол энийг зохицоор нь оруулж ирмээр байна. Яагаад гэхээр нөөд төлөгч гэдэг маань яг энэ татврын ачаал нь хэн дээр ирдэг вэ гэхээр яг эцсийн хэрэглэгчдэр л ирдэг. Тэгээ одоо энэ 400 саяг хэрэг бид нар оруулж ирьяа гэвэл бид энэ 400 саяын босхийг дэмжиж байгаа гишүүд уриалмаар хамт өргөн барья. Эсвэл засгийн газар өргөн бариулъя. Гэхдээ 400 саяг өргөн барихтаа нэг бол нөөтийн буцаалт байд юм уу? Эсвэл одоо хувийн хэмжээг нь тодорхой хэмжээнд бууруулах байд юм. Ийм байдлаар зохицоор нь өргөн барьж ирэхгүй бол ерөөсөө л яг иргэдийн аж ахуй нэгжүүд ярьж байгаа юм гэхээр одоо бүгдээр л нэг бол бүгдээр нөөтөө төлөе эсвэл энэ нөөтийн энэ хуулиа хүчингүй болгож өгөөч гэж асуул ярьж байгаа. Хагас нь нөөт төлдөг, хагас нь төлдөг. Тэгээ тэрний яг дундаа энэ 400 саяын босго гэдэг маань эцсийн нүндээ бол эцсийн хэрэглэгчтэй ямар нэг хөнгөлт болохгүй. А яг тэр дунд нь шилжүүлдэг хүмүүсээ нөөт төлөгчийн бүртлээс асаа ичаар нийтдээ чинь 23 мянган аж ахуй нэгж энэ нөөт төлөгчийн бүртлээс асагдана гэсэн үг. 23 мянга гэдэг маань нийт одоо Монгол улсад байгаа нөөт төлөгч 63 мянган 34 баг. Тэгээ энэ зах зээл дээр нөөтөө нөөтгүй бараа гэж бий улам одоо даймжирна. За дээрэс нь бол далд эзэн засаг томорно. Тэгэхээр дараа жил тэрний дараа жил бид нар төсөвтэй байх уу, татвартай байх уу гэдэг асуудал тавигдана. За мөн одоо бид хэдхэн сарын өмнө одоо шадар сайдаар ажиллажлаа. Чөлөө бүсүүдийг хариуцдаг байлаа. Чөлөө бүсээс асар их хэмжээний арх тамхи заргадаг. Тэгээ тэрийг ингээд баяр болгоны өмнө орон нутгаар ингээд зардаг. Иргэдийн хувийн дансыг ашигла тэрийг зардаг. Тэгээд 50 сая төгрөгийн босго төрө тулангуудаа өөр хүний дансыг аваад тэгээд дахиад зардаг. Тэгээ эн чинь бол үндсэндээ тэр архийн бид нар лабораторийн шинжилгээч байхгүй. За одоо нөгөө онцгой татвараач авахгүйгээр ингээд явчихдаг. Тэр энэ нөөт гэдэг маань, нөөт төлөгч гэдэг маань эргээгээд тэр бараан тавигдах хяналт, шалгалт, бүртгэл ингээ олон талын эн чинь хяналт бүрэн эн чинь тогтолцооны асуудал байхгүй. Тэгээ бид нар одоо эргээгээд энэ 400 сая дээр нөгөө одоо хөшүүргүүдийн алга болгочхоор ямар асуудал үүсчин гэр нөөт хамрагл өндөр 75 байвал тэр чинь 50% руу орж ирэх гэдэг шүү дээ. 50% руу орж ирнэ гэдэг маань үндсэндээ бол одоо бид нар энэ сайн ярьж байгаа хяналт, шалгалт, энэ далд эзэнс гэдэг бүх асуудал дээр энэ чинь сөрөг үр дагавар авчрах гээд байна. Тийм учраас энэ удаадаа 400 сая бид нар болио. 400 сая таавуухан маань одоо энэ намрын чуулганаар төсөв орж ирэхэд нь оруулж ирээ. Тэгэхдээ буцаалт байд юм уу, хөнгөлт байд юм уу? Яг эцсийн хэрэглэгчд ирдэг тэр хөнгөлт талаас нь харж агаад ингээд зохицоор нь оруулж ирээч. За их хурлын ажлын хэсэгт бас талархаж байна. Энэ татврын ерөнхий хууль болон одоо бусад хуулиудыг их хурлаар бас баталж байгаа явдалд бол үн талархалтай байна. Гаав гишүүнтэй бас энэ ажлын хэсэгт талархаж байгаагаа илэрхийлье. За засгийн газраас өргөн мэдүүлсэн нэмэгдсэн үрдгийн албан татврын суудган төлөгчийн босгыг 400 сая болгоё гэдэг бол бас бодиттой үндэслэлтэй бас ийм шинжил. Яагаад вэ гэхээр нийтдээ нэг 23 мянган аж ахуй нэгж. Түүнээс ч бараг одоо энэ дотор чинь зөвхөн аж ахуй нэгжүүд биш иргэд байгаа байхгүй. Тэр суудган төлөгчийн босгын 50 саяда тухайн одоо нөөт төлөгч маань хүрчгээрээ түүнийгээ одоо иргэд дээр бусад одоо хамаарал бүхий одоо гэр бүлийнхэндээ ч юм уу ингээ хуваарлаад тэр жижиглээд байгаа харин эсэргээр 400 сая гээд босгыг ингээ нэмэгдүүлсэн тохиолдолд бол ийм одоо жижиглэх асуудал үүсэхгүй тэр яг хуулийнхаа хүрээнд бол тэр нөөтөө төлөөд л явна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бараг 23 мянган аж ахуй нэгж иргэдийг дэмжих зөв бодлого бол энэ нөөтийн суудган төлөгчийн босгыг 400 сая болгож байгаа явдал. Энийг одоо иргэд аж ахуй нэгжүүд бол бас анхааралтай бас ажиглаад хараад сууж байгаа. Тийм учраас бол энэ нөөцийн суудган төлөгчийн босхийг засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ 400 сая төгрөг болгож нэмэгдүүлснээр нь би бол дэмжиж өгөх нь биднэрт бол өндөр холбогдлоо гэж үзэж байгаа юм аа. Зөвхөн баримтаар бол бид нар бүгдийг бүртгэж аваад 100% буцаагаад олгоод явж болно шүү дээ. Хэрвээ үнэхээр одоо далд эдийн засаг дэмжинэ гэж одоо ийм шүүмж байвал. Гэхдээ одоо ч гэсэн яг адилхан. Ерөөсөө 50 саяхаа босгонд хүрээл ирэхээрээ жижиглчдэг байхгүй. 400 сая болгоцсон тохиолдолд бол ийм жижиглэх асуудал бол үүсэхгүй. Яг хуулийнхаа хүрээнд 23 мянган аж ахуй нэгжийг бодит утгаар нь бол дэмжих
ийм бодлого гэж бол бодоод байгаа. Тэгээ үүний хүрээнд бол бичил жижиг аж ахуйн нэгжүүд хувь хүн бизнесээ өргөжүүлэх, томруулах нөхцөл бол бүрдэнэ. Дээрээс нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварын бааз суурийг бол нэмэгдүүлнэ. Харин ч эсрэгээр далд эдийн засгийг бууруулах эерэг нөлөөтэй ийм бодлого бол энэ 400 саяын босго юм а гэж би бол одоо үзэж байгаа. Тийм ч учраас засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэ татварын хуулийн шинжил бол нөгөө нэг хувь дээр бол 2.5 болгосон нь өөрөө бараг 180 мянган компанид байхгүй. Энэ нөөдийн суудан төсөгчийн босгын 400 сая чи 23 мянган компанид. 6-аас 10 тэрбум дээр байгаа чинь бараг 300 компанид гээд бүлэг бүрт хүрсэн бодлого бол энэ юм а гэж болж байна. 50 саяын бөөгнөрл бол огт үүсгээс болно. Энэ 400 сая болгочихлоо. За 2016 онд нэмэгдсэн үртгэхийн албан татврын хуулийн шинэсэн найруулга улсын их хурлаар батлагдсан байд. 2016 онд анх энэ 50 сая төгрөгийн босго гэдэг нь батлагдсан. За 50 сая төгрөг батлагдахдаа тэр нь 20% буцаалт буюу нэг 10-аас 2% одоо буцааж болгоё. За дээрэс нь баримт гэдэг юм нэвтэрсэн байхгүй юу? Тийм учраас тэр 50 сая төгрөгийн босго гэдэг юм чинь давтрын тогтолцоогоо эвдэхгүйгээр ингэ явцсан. Тэгээ яагаад энэ удаа биш байна? Энэ одоо намрын чуулнаараа өргөн байраа, зогцоор нь хараад өргөн байраа гэдэг хэрэг бид нар дөнгөж сая 10 хоногийн өмнө 14 хоногийн өмнө нэг буцаалтын хуулиар цуцалсан байхгүй. Хүчингуул хайцсан. Тэгэхээр тэр асуудлаа хамтдан өргөн барихгүй болвол зөвхөн босхын хөдөлгчгөр нөгөө талдаа энэ тогтолцоос чинь урах гэдэг шүү дээ. Энэ нөөтийн татвар гэдэг чинь одоо нөгөө талаас нь харуул татвар нь бол зөвхөн эцэг хэрэглэгч авдаг татвар байхгүй юу? Тэр чинь тэр дундын аж ахуй нэгжүүд төлдөг татвар биш. Тэр чинь зөвхөн ингэ дамжуулсны л татвар байхгүй. Тэгээд яг явж байгаа ачаал нь энэ дээр өгдөггээр эцэг хэрэглэгч төрдөг. Тэгэхээр тэр нөөтийн хяналт тавих үүрэг нь хэн дээр, эрх нь хэн дээр өгдөггээр иргэн дээр байдаг байхгүй. Тэр нөгөө баримтаа нэхэх тэр эргээгээ дээр уншуулаа авдаг ч гэдэг яадаг чинь тэр чинь иргэн дээр очиж байгаа байхгүй. Тийм учраас энэ буцаалтын байхгүй болсон байгаа тохиол бид нар энэ босхын ингээ хөдөлгөнгөө чинь энэ тогтолцоо чинь урах гэдэг шүү дээ л гэдэг асуулт яриад байгаа. Тэр чинь энэ чинь эсэргүүцээд байгаа юм биш байхгүй. Би танд Бадам Сэрүүн гишүүн дөрөв ганц зөр гишүүнд бас хэлсэнчлэн мөнх ажлын гишүүнд бас хэлсэнчлэн сөмөрөө болохгүй байвал засгийн газар чиглэл үгүй бүр болохгүй бол гишүүдийн зүгээс энэ 400 саяын босгыг чинь ч оруулъя. Гэхдээ тогтолцоогоо нураахгүйгээр зогцоор нь өргөн барья. Зогцоор нь өргөн барья. Тэгэхгүй бол эн чинь юм чинь нурах гээд байна. OECD-ийн оронд одоо бүртгэлтэй байгаа энэ нөөтийн энэ хуулиуд дотор бид нар бас судалгаа хийж үзье. Одоо бол хамгийн сүүлийн байдлаар бол прогрессив нөөт гэдэг юм чинь нэлээд олон оронд батлагдаад явцсан. Тэр чинь нөгөө эргээгээд нөгөө буцаалттай холбоотой заалтууд нь явж байгаа байхгүй. Одоо $1000 дээр нөөтийн 100% буцаая, $500 дээр 50% буцаач гэдэг юм уу те. Бидний нөгөө хүчингү болгоцсон хууль чинь тэнд үйлчилж байгаа байхгүй. Тийм учраас тэнд нөгөө тодорхой хэмжээний одоо тэр 400 сая босго гэдэг 300 сая босго гэдэг юм чи тэнд үйлчлээд байгаа. Тэнд ингээ хэрэгжүүлж болоод байгаа. Тэгэхгүй бид ингээ зогцоор нарахгүй зөвхөн нэг тоог аваад ингээ явах гэхээр энэ юм чинь урж унчих гэдэг шүү дээ. Бид нар ажлын хэсэгтээ наат тэр 400 сая чинь оруулаад эргээд тэр хөнгөлт байдлаар шийдчихье гэж яах гэнэ тэр заалт нь хөндөгдөг болохоор засч болохгүй гэдэг. Яг одоо ингээл нэг бол 50-аараа байх юм байна, нэг бол 400 байх юм эсвэл 100 байх юм, 200 байх юм. Тэр дүн л өөрчлөгдөхөөс өөрөөр одоо тэрийг юусэн найруулж болохгүй гэдэг нөгөө хөндөгдөөгүй заалт болохоор. Тийм учраас энэ удаад ингээд тайрн үлдээгээд засгийн газар энийгээ зохицоор нь оруулж ирээ гэдэг л асуудлыг л ярьж байгаа. Тэгээ бүр болохгүй бол гişүүд бид нар санаачлах